За тэжээнд гадаадуудаа зориулсан маш олон хөтөлбөрүүд хийгддгийн нэг нь бялуу хийх хөтөлбөр байсан. За энэ бялуу хийх хөтөлбөрийн хугацаанд тэнд ирсэн хоёр Конгогоос ирсэн хүүхдүүдэд туслаад бялуугийн хийхэд туслаад өөрийнхөө бялуу хийж чадаагүй учраас бялуугаа өнөөдөр гэртээ авчираад хийж байна. За ямар ч ч ингээд бялуу чимэглэх явцад ямар бялуу хийх вэ гэдгээ бодсож байгаа жимстэй бялуу хий гэж утсан. Ингээд дунд нь жимсээ хийгээд за тэгээ мөн дээд талд нь гэсэндээ жимсээрээ чимэглэе гэж бодоод бялуугаа хийлээ. Ганцаараа байгаа хугацаанд юм ганц хүний бялуу хийж үзэж байгаа маань анхны удаа. Гадаадуудтай цагийг өнгөрөх явцад миний хувьд миний нэг сул тал болох бусдыг байгаа чигээр нь хүлээж авч чаддаггүй. Тэр зан чанараа маань ерөөхдөө өөрчилж өгч байгаа санагддаг. Маш өөр арьстай, өөр царайтай, өөр хэлтэй ийм хүмүүс өөр ертөнц байд юм байна. Тэр ертөнцийг бид нар байгаагаар нь хүлээж авах нь бидний хувьд хамгийн одоо тэр хүний хувьд хийж өгч байгаа хамгийн сайхан зүйл юм байна гэдгийг өөрөө ч гадаадад ирээд мэдэрч, за мөн гадаад утастай уулзахтаа ч тэр зүйлийг айгүйх мэдрээд тийм хүн болохыг маш их хүсэж байгаа. Байгаа чигээр нь бусдыг хүлээж авдаг. Тэгээд хайрлаж чаддаг тийм хүн болохыг хүсэж маш олон юм гадаадуудтай хамт хөтөлбөрүүдэд хамрагдахыг зорж байгаа.